сэргүүлчих шээ. За энэ ер нь эсхий гэрийг хатсан модоор хийдэг байхгүй бургасаар хатсан. За Өн ч гэсэн хаан ч гэсэн. Тэр хатсан бургасан модыг энэ яндан дотор хийгээл сайхан дэвтэгээл дэвтснийхээ дараа энэ азар юу шахлуураар залаад ийм хан хийгээд байгаа байхгүй ингээд. Яа. за та сая хэллээ шүү дээ. Энэ эсхий яндан дотор хийсэн мод гэдэг бол ямар мод гэнэ? Хатсан мод уу? Хатсан бургасан мод байхгүй тий бургасан хатсан мод зөвхөн нойтон мод болохгүй. За Тэр хийхдэггүй. Хатсан модыг энд хийгээл хийхээр энэ уян жуулан болох уу? тий зөөлөн мод байхгүй тий дэвтдэг байхгүй юм чинь. Тэгэхээр энэ азаргандаа оруулаад Оруулаад энэ шахлуураар энийг залаад залсахаа дараа зураад зоостоод энэ хааныг зөв. тэгээд Тэгээ одоо энэ гэрээ энэ үдээлтэй хаанууд болчихлоо. энэ цагаан энийг та одоо өвөө ааваасаа гэдэг юм уу тий ард түмнээсээ өвлж авсан баг. Энэ талаар нэг цаг хөөж өөрөөч хэдэн наснаасаа анх харж энэ талаар. Энийг багасаа мэднэ л дээ. Гэхдээ яг энд жинхэд 2008 онд анх гэрэмод хийх юу ороод сэтгэл төрөөд тэгээд нэг хүнд багшаар нэг багш шав болж ороод тэгээд сурсан. Багшийн нэр Багшийн Хуанс гэдэг хүн байна. Хумарын Хуанс гэл. Мөрөн Хуанс. Хумарын Хуанс гэдэг. Одоо тэр хүн бурхан болсоо. Сайхан тэнгэртэй байгаа юм аа харж баярлж байгаа юм. Одоо би өөрөө бас шавтай хэд 5 6 шавтай. Энэ тий залуу бас хамт ажилладаг. Удаан гэж Баянуудын Бямбажав гэдэг хүн байна. Энэ нөгөө цагаан сайн намайг дууддаг. Тий. Тэгээд тон гэдэг нөхөр юм аа. Удамжил дараараа хийдэг. Тийм байна. Энэ надад их сонин санагдж байгаа зүйлүүд юу гэхээр хатчихсан модоо ингэж зөөлөж уян болгодог юм байна шүү дээ. Энэ бол утж байгаа нь бол модыг хатааж байгаа биш юм байна. Хатааж байгаа биш. Зөөлрүүлж байгаа. Зөөлрүүлж байгаа. Өөрөөр хэлбэл мод гэдэг зүйл бол утаанд ороод ирэхээр зөөлн дэвтдэг юм байна. Тий. Энэ модны чанар салгаад байгаа юм. Бургасан мод. Бургас модны чанар нь яг тэр байхгүй юу? Шууд дэвтээд энэ юу байхгүй. Энийг заалахад энэ хуурахгүй гэсэн юм байна. Тийм байна. Бургас мод энэ ер нь хэдэн жил ургасан мод ийм хэмжээний сайхан ургацсан юм байна. За нэг 8-аас 10 жил. 8-аас 10 жил ургаж байж энэ сайхан 3 м ч юм уу 2 м 50-тай ч юм уу. Тий. 350-тай 450-тай 4 болох юм байна. Энэ одоо энэ бургас гэдэг энэ гадаадаас энэ бургасыг их оруулж ирээд байгаа нэг салюкс гэж нэрлээд нэг юм хурдан ургадаг юм бургасл гэж орчуулад байгаа юм. Гэтэл энэ Увс аймаг Баян үлгийн Увс гэдэг энэ тэр чи ямар гол хориг байгаа вэ одоо тийшээгээ? Гэхдээ манайд ховд гол. Ховд гол. Голцоо бид нар увсаас авдаг байхгүй. Манайх Баян үлгийн аймаг бол байгаль орчин 1-р бүсгээд тэндээс ямар нэгэн мод авах зөвшөөрөл байдаггүй. За тийм баг. Тийм баг. Тэгээд бид надад увсаас авна. Зөвшөөрлийн дагуу юу авдаг. Надад одоо бас тань нэгэн цагийн юм олон жил өөрөө хүсэж мөрөөдсөн зүйлээ энэ ажил үүс болгож байгаа ингээд таны нэрийг уучлаарай би тод сайхан зөв хийж шин болоод гээд тантай ингээд сайхан өнөөдөр энэ бичлэгээр бичлэг хийж авч олон түмэндээ бас сонирхуулж нэг ийм аливаа зүйл гэдэг чинь нөгөө энэ хийж үзчихэж дархан болт юм тийм үү? Хийж үзэж тэр одоо мэрэгчлэн болдго юм гэдгийг та яг боддоор сайхан надад харуулж штэ. Хүнээс юмыг одоо уншиж мэдснээрээ мэдчихдэг юм биш ээ гээд. Тэгээ би энэ мод ихэд л одоо дор хаяж ингээд 7-8 жил ургаж байж энэ хэмжээний өндөр мод болно. Модыг бургас гэж хэлээд байгаа энэ мод чи ихэд одоо олон янзын төрөл байгаа баг. Тэр дундаа энэ яг гэрийн модонд хэрэгжилж байгаа энэ бургас одоо та бүхэн ер нь яаж таньдгийг гэдэг юм уу тэргээр тэр талаар нэг сайхан хэлж өгөөч. Тэгээ ер нь бургасыг одоо хүн болгоно одоо мэдээж хэрэг авдаггүй байх. Ягаад гэвэл тэр чинь нэг бургас авдаг бас нэг тийм ёс горим үлдэж яг авах эрхтэй хүн гэдэг юм уу бас нэг нас сүүдрээ харж яаж авдаг байх. Тэр талаар бүр нэг юм хүмүүс мань дуртай үедээ битгий бургас тайраараа гэдэг талаас нь таас нэг яриад тааж. Ер нь аливаа нэг ургаан модыг болохгүй шүү дээ ер нь. За яг үнэ. Зөвшөөрөл дээргээ хаана хичнээн зэрэг зөвшөөрөл байдгийг тэрээр хол тогтоомжийн дагуу авдаг байхгүй. За нэг тэр бол одоо энэ эрх зүй гэтэл уламжлалдаа ямар байсан гэдэг чийг сайхан байна л да надад. Гэхдээ яг энийг бол энэ гэрийн мод тарихтаа шүү дээ. Яг цагаан сар хүртэл авах өвлийн үед
өдийн хугацаанд авдаг энд цаг агаар хөдөө байхад тий. Тэгээ хөдөө модоо заахан агаар салхитай газар далд нарнаас хол хураагаад хатаах байх л да. Тийм дурсалж агаад дурслахаа дараад хатдаг шүү дээ мод. А тэрийг юу гэж хэлдэг гинэ? Дурслна хальсыг аавна гэсэн үг ба. Хальс авлаа дараад хатна. Тий. Тэр бидний ажлууд яг Новорзын баярын дараа л тэр их 3 сарын 22-наас хойш энийг дорслаад хальслаад тэгээд хатаад эрдийн нөхцөл агаарт хатаадаг байхгүй. Тэр. Тэгээд 5 сарын эхнээс эхлээл ажил эхэлдэг. Тэгээ нутах ажиллаас гэдэг. Тэгээ би одоо өнөөдөр тантай сайхан энэ та бүхэн нүүдэлчин наадам дээр ирж энэ сонирхож байгаа Монгол түмэнд энэ дэлхийн ард түмэнд монголчуудын хэрэгэлдэг уламжлалт арга технологиг таниулж байна л да. Тэгээд би өөр их баярлж байгаа зүйл бол энэ модыг утаж ингэж зөөлөж байгаамаа гэдгийг мэдж авснараа их бахархлаа. Таны ингээд хойштын сайхан ажил үүсэл өндөр амжилтыг хүсье. Олон сайхан үр ач нартай залуучуудад энэ Монголын өв уламжлал гэдэг бол инхээр яаж хатаж юм том одоо. Энэ өв уламжлал гэдэг зүйл бол одоо үеэс үед уламжлах ёстой юм аа. Үр ач мань энийг сайхан нөгөө А-гийн А-гаар нь Б-гийн Б-гээр нь авч яваарэ гэх тийм ээ. Одоо юм өөрчилж болохгүй шүү. Энийг сайхан заа сургадаг таньда өндөр амжилт хүсье. За баярлалаа. Их баярлалаа. Хамтсан баярлалаа.